Та бүхэн ер нь бол хүнээр хайрлуулахыг маш их хүсдэг байх л да. Хүн болгон хайрыг хүсчихэд хэн нэг нь хайрлуулах юмсан гэсэн хүсэлд автагдчихдаг. Зөвмөр энийг мэддэг. Испандын Пако гэдэг нэртэй залуу байсан мó. Тэгээд энэ Пако бол аавгийн ихэр гомдоосон залуу байсан. Тэгээд аавынхаа үгэнд орохгүй тэрээр аавынхаа бүр нэлийн уур уцаарыг хөдөлгөөд аав нь хэд хэд удаа чиний хийж байгаа үйлдэл чинь надад таалагдахгүй байгаа учраас чи наадах үйлдэлээ зогсоо гэж бол хэлсэн. Пако нь дуулуургүйгээр хандаж аавынхаа үгэнд орохгүйсэн. Ингээд нэгэн өдөр аав нь бүр тисэж ядан түүнийг барьж яваад тэр бүр ноцолдож ихэсэн гэж хэлж байгаа. Ноцолдож иглээд Пако яасан бэ гэхээр бол тий аавыг түлхсэн. Тэгээд би ингэрээс явлаа гэж хэлсэн. Аав нь гэсэн мөчөөгөө өгөхгүй тэрнэнд маш их уурн босолж ирсэн учраас уурандаа явж ирсэн тэрээр чи тэг яв гэж бол хэлсэн. Дахиж ингэр бити орж ир гэж бол хэлсэн. Чи бол миний хүүхэд биш гэж хэлсэн. Бид нэг уурлах тэрэ тий хэлхийг хүсдэггүй. Эсвэл өөртөө нэг юм байх юмсан гэж хүсдэггүй. Тийм зүйлсээ хийж байдаг. Аав яг л тийм байдал орсон байсан. Тэгээд бол хүүдээ хизээч хэлхийг хүсэж байгаагүй. Тэр үгсээ уурандаа хэлсэн байсан. Хүн ч гэсэн энэ үгийг нь сонсоод уурандаа тэрэ гэрээ орхин явсан. Аавын зүрх сэтгэл бол хүүхдтэй байсан учраас хүүхдээ бол багаас нь өсгөж зөндөлгсөн тэр аав яаж өөрийнхөө хүүг тий малтах вэ? Тэр өглөө босгоолгонд бол өөрийнхөө хүүг боддог байсан баг. Миний хүү хаана юу хийж байгаа вэ? Ямар байдалтай? Яаж яваа гэсэн тийм бодолтой байсан баг. Тэр орой унтах болгондоо тий орондоо орохдоо миний хүү одоо хаана унтж байгаа болоо гэж боддог байсан. Юу болж байгаа бол амьд сэрүү эсвэл ямар нэгэн асуудалгүй явж байгаа болов уу гэж тэр бодож санаа зовдөг байсан. Хоол идэх болгондоо тэр миний хүү юу идэж байгаа л гэж санаа зовж байсан. Хүн өөрийнхөө үгэнд нь ороогүй өөрийг нь тий би таны хүүхэд баг бич гэд гараа явахад төрөл эцэг хүн зүс сэтгэлдээ түүнийг хайрлах хайраа тээсэл л байсан. Тэгээд аав 1 сар хүлээсэн, 2 сар хүлээсэн, 3 сар хүлээгээд хүн ирэхгүй байсан. Тэр аав зүгээр л гэртээ суугаагүй байх. Хаа явж исэн газараа өөрийнх нь хүү явж явах үе гэж бодоод эргэл тойрно байнга л ажиглаж явдаг байсан баг. Дотроо айгүй бол миний тэр алдагдсан хүү маань гараад ирээсэ гэж хайгаал явдаг байсан баг. Тэгээд тэрээр бол аргаа орон нэг өдөр тухайн хотын хүн болгоны баг уншдаг хамгийн алдартай нэгэн сонинд тий зар тавьсан байсан. Тэрээр өөрийнхөө мөнгийг бол зарам байж тий Пако миний хүү би чамайг уучлсан. Тийм учраас хоёулаа уулзъя гэж хэлсэн. Хэрвээ чи миний энэ уучлалыг хүлээж авсан, намайг уучлсан бол хотын төв дээр тэдний өдөр 2 цагаас уулзъя гэж хэлсэн. Тэгээ нэг явчихсан байсан. Харин тэгтэл Пако гэдэг энэ нэр бол Испанд их алдартай нэр байсан. Тэ? Хүн болгомоор л Пако гэхтэл хүүхдэд тэгж нэрлэх юмсан гэж үздэг. Олон хүмүүс Пако гэдэг тийм нэртэй байсан. Яг л монголчууд нөгөө тэ хаадын удам болохын тулд овгоо болоод энийг бараг л цөмөөрөл нэг удамтай болцсон юм шиг яг л тиймэрхүү болоод байдаг байсан. Тэгээд аав сэтгэл догдлон хотын төвд яваад очтол нийтдээ 2-3 мянга гаруй Паконод цуглардсан байсан. Тэ 2-3 мянга гаруй Паконод тэ одоо агаар бол Сүхбаатарын талбай дээр нь тэ барыг жагсаал хийж штэ. Энэ юун жагсаал болж ийн гэдээ явцсан чинь нөгөө уучлал өршөөлийг ирж хайж исэн хүсэж исэн тэр хүүхдүүд тэнцээ тэ нэр хин намайг уучлсан болоо гэсэн тэ. Тэр хүнтэй би нэг уулзах юмсан гэсэн тий. Тэр төв талбай дээр яг 2 цагт бол зогсож ирсэн. Ягсэг тэр бол тэр хүмүүс тий уучлал өршөөлийг авч тий эцгэрээ уучлуулж эцэгтэйгээ буцаж нэгтгийг бол бас л хүсдэг гэдгийг энэ төв харуулж өгч байдаг тий. Эцгийн хүсэл ямар байна? Хүүгийн хүсэл тий бас ямар байна? Тэгээд өнөөдрийн энэ хүү сургаал номд та бүхэн бид одоо Библиэлд байдаг гайхамшигтай тий баяртай сайхан мэдээг өөдрөг сайхан мэдээг та нартай хуваалцахыг хүсэж байна. Биднийг бүтээсэн, биднийг төрүүлсэн, тий? Агуу тэнгэрлэг эцэг гэж байдаа гэж Библиэлд хэлсэн байна.
тэрээр бид бүгдийг өөрийн гараар бүтээж өнгөрсөн 7 хоногийн сургаалыг та бүхэн санаж байгаа бол тийм. Юу гэж нэгтэр бол аман дээр минь тийм уруулаа хүргээд маш ихтэй дотны байдлаар тийм амьсгаагаа өгч бидэнд амиа өгсөн. Тийм амьсгалыг өгсөн тийм эзэн биднийг өөрийн хүүхдүүд хэмээн бүтээсэн гэж хэлж байгаа байхгүй. Тэр сургаал номч их гоё хэлжсэн л тийм. Юу гэсэн хэвээр бол бурхан тийм амьдтыг ингээл одоо бүтээ одоо бий бол гэж тэнгүүд цөмөрөө бий болчихжээ. Хамгийн үзэсгэлэнтэй амьдтай савхууд хамгийн одоо том биетэй юугүй тийм амьдтыг бүгднийг бүтээсэн. Харин хүний бүтээхэд яасан мэт бол тийм өөрийн гараар гэж хэлж байгаа. Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг шорооноос бүтээгээд тэгээд яасан мэт бол за ам ороо гэж шууд холоос хилчээг өгч хэлж байгаа тийм. Бүр ингээд доош суугаа тийм. Тэгээ бүр бол юу гэсэн хэвээр бол амин амьсгалаа тийм. Уруул дээр нуруулаа өргөн өгсөн гэж хэлж байгаа. Энэ юу харуулж ирсэн мэт бурхан биднийг тийм ямар ихэр хайрлаж дотносож тийм биднийг ямар их тийм хүндэлж хайрлахыг хүсэж хайрлуулахыг хүсэж бүтээсэн байгаад энэ харагдаж байна. Тэгэхээр бид бүхэн Есүсээс одоо бурхны асуудал бол өөрөөсөө бүтээсэн эцгээсээ бол холдсон ийм хүмүүс байсан. Гисэдэж гисэн бид бүхэн өнгөрсөн өмнөх сургаал номлуудаараа юу судалж ирсэн мэхтэр бол эзэн бурхан хичнээн биднийг өөрөөс нь холдож явж алга болсон ч гэсэн гээгдсэн ч гэсэн байнгад бидний хойноос явж исэн гэж бол хэлж байгаа. Тэрээр хаасаагүй биднийг ирж хайж исэн. Боломжил гарвал өөрлөгөө биднийг татаж ирүүлэх юмсан гэж бол хичээж исэн гэж хэлж байгаа. Тэгээд тэрээр энэ бүх аргыг шийдэхин тулд загалмаа дээр цовдлогдсон хүний хийсэн гим нүглийг өөрөө хүн болж ирээд үүрснээрээ биднийг өөрийн хүүхдүүд дахин болгож авсан гэж хэлж байна. Библиэлд биднийг 2 удаа бурхан өөртөө авсан гэж хэлдэг. Эхнийх нь биднийг бүтээхдээ тэрээр өөрийн эзэмшил болгож, өөрийн хүүхдүүд болгож бидэнтэй нөхөрлсөн. Харин тэгтэл бид бүхэн түүнээс холдож түүний хүүхдүүд биш юм шиг болж явсан. Түүнийг бүр мартаж, түүнийг бүр оюун ухаандаа ч тээхэ байсан. Тэр үед бурхан өөрөө энэ дэлхий дээр яг хүний дүртэй буцаж ирж биднийг өөрийнхөө цусаар, өөрийнхөө амиар дахин худалдаж авсан гэж хэлж байна. Тэгвэл тэрээр юу гэсэн бол төлж болох хамгийн өндөр төлбөрийг бидний төлөө төлсөн байна. Биднийг чөлөөлөхийн тулд, биднийг буцаад өөрийн хүүхдүүд гэж дуудахын тулд энэ орчлын ертөнцид төлж болох хамгийн өндөр төлбөрийг бидний өмнөөс төлж өгсөн. Ингээд биднийг суллаж авсан гэсэн. Цөмөр хамтдаа Галаат номыг нэгэд үзье. Галаат номын 3 дугаар бүлэг. 3 дугаар бүлгийн 26 дугаар ишлэл дээрээс ингэж өгүүлсэн байна. Хоёул Галаатчуудад хандаж. Учир нь та нар бүгд за 3 дугаар бүлгийн Галаат номын 3 дугаар бүлгийн 26 дугаар ишлэлээс уншаад үзье. Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх хэдиглээр Бурхны хөвгүүд болсон ажээ гэж хэлсэн байна. Учир нь та нар бүгд Христ Есүст итгэх хэдиглээр Бурхны юу болсон гэж бодож хэлж байна. За хөвгүүд буюу хүүхдүүд болж дуудагдсан гэж хэлж байна. Есүс Христ бидний төлөө амиа зориулсан гэдгийг хүлээн зөвшөөрөх яг тэр агш нь бид нар түүний хүүхдүүд болж хувирдаг гэж хэлж байна. Ээж аваараа бахархдаг хүн байна уу энэ? Ээж аваараа би бахархдаг гэж хэлж байна. Ээж аваад хайртай үстэй бид нар. Багаахтаа ээж аваараа бахархах юмсан гэсэн тийм хүсэлтэй байдаг бид нар. Тийм үү? Ээж аав минь бол одоо тийм бидний хамгийн гол төшиж тулах хамгийн чухал хүмүүсийн нэг байсан. Би орой үедээ сургаал номлолтоо хүүгийнхаа тухай эсвэл одоо гэр бүлийнхаа тухай аягүй их оруулаад байгаа юм шиг санагдаад байна. Тэгээ би болж игэл сургаал номлолтоо одоо нэг сүүлийн үед нэг одоо гэр бүлийнхаа тухай ярмааргүй санагдаад байгаа ч гэсэн яа харахгүй ингээд сургаал номлохлоор гэр бүлийн амьдрал орж ирээд байгаа. Яагаад гэвэл чинь бурхан энэ дэлхийг бүтээхдээ яг л нэгэн гэр бүлийн амьдрал шиг тийм яг л бидний амьдрал ямар байдаг вэ тэрэн шиг л авч яваад байгаа учраас гэр бүлийн амьдрал руу орохгүй байхаас өөр аргагүй болчиход байдаг. Тийм. Тийм. Хүүхэдтэй болно гэдэг бол сайхан зүйл. Тийм.
Та бүхэн одоо хүүхэд төрж байгааг те өөрийнхөө нүдээр харсан эцэг хүн ямар байдалд ордог гэж танд бодож байна. Тийм. Зарим нь уйлдаг гэж байна шүү. Бүр ингээд нэг жоохон хүүхэдтэй бүр ингээд одоо ингээд ихэл татвалаад уйлдаг гэж байна шүү. Тэр шиг уйлж ийн гэж байгаа. Тийм том баргил хоолой байхтай тийм том биетэй хүн уйлж ийн гэж тань сонсоод үзэлтэй. Тэгээ зарим эмчнэр бол хэлж байгаа тийм. За бид нар одоо нөхрүүдийг одоо оруулахад жоохон болгоомжтой байгаа. Яав? Нөхрүүд чинь одоо тийм эхнэрүүдийн хажууд бүр хачин байдал гаргаад тэгээ юу нөгөө тусуулах зарим нь ухаалж ундаг нөхрүүд байна гэж хэлж байгаа шүү дээ. Хүүхдээ төрж байгаа хангуудаа ухаалтж. Нандаг төрж байхад би яг нэг эмнэлэг дээр нэг залуу байсан. Бидэнтэй айгүй танилцаад яг хамт манай эхнэртэй төрж исэн эхнэр нь. Тэгээ би асуужсэн байхгүй би орно чи орох уу гэдээ асуусан. Тэгсэн чинь үгүй би бас аргалаар ухаалтаад байж шүү дээ. Тэгээ би ухаалтаад очих юм айгүй нөө совдөгчтөндөө миний ихнийг биш надад анхаарал хандуулна. Тэгээ би яста хачин болох байх юм чи. Хэрэггүй гэх ингэж. Тэ. Тэгээ би яг сандгийн. Яг атраг төрсний дараа тэр охин айгүйх зовжиж одоо тэр залуугийн ихнэр нь төрсөн. Би хажууд нь сууж исэн байхгүй. Би ихнэрдээ орчоод өнгөж гарч иж исэн. Тэр залуу ингээл тэ хүүхдтэй боллоо гэж тэгсэн чи тэнцээ ингээл бүрхэл. Байж чадал тэ. Бүр ингээл нүд нь ингээл улаагаад эхэлж байгаа байхгүй. Түнгүүтээр нүднээс нь ингээд нулимс гоожоод эхэлж байгаа тийм. Айгүй сэтгэл нүдлөл ингээд бүр ингээд бие болж чадахгүй байгаа таахгүй тийм чинь. Нэг ч нөхдөд тийм. Би ингээд хүүхдтэй болчлоо гэж бодох дээр л тэр ингээд нэг юм өөрт нь тийм нэг л итгэл төлж өгөхгүй. Тэгээ сэтгэл нь ингээд тийм айгүй гайхамшигтар ойлж байгаа байхгүй. Би бол тэр үед юу гэж бодсон мэх тэр бол тийм ийм нөхцөлд хүний зүрх сэтгэл бодоод одоо хайлахгүй байхаа аргагүй юм байна. Тэ ямар ч одоо хүчтэй хөрөгчн дотор хийцэн байгаа мөсийг үл тайлбарлах тийм аимшигтай одоо тэ мэдрэмж төрд юм шиг байна тийм чинь. Тинчээд энэ хорвоо дэлхийн ингээл бол баг тэ бүх тэр чигээр ингээд одоо тэрний иргэн тойронд ингээл хайлал явчихдаг, усаал явчихдаг. Тийм гайхамшигтай мэдрэмж төрдөг. Тэгвэл хүүхд болгон ч гэсэн өөрийнхөө тий эцгийн яг одоо яаж анх төрж явахт нь тий одоо их хөлж исэн хүмүүсийн газар хажууд нь зогсоод тий хараад ингээд сэтгэл нь хөдөлж исэн гэдгийг сонсоход тий хүүхд болгон л маш сайхан сэтгэл төрөх баг. Тийм. Бид бүхэн тий жирийн нэг энэ дэлхийн эцэг гэхээс гадна бидний бүр тэрнээс илүү хайрлаж өрөвдөж тий зүв сэтгэлээрээ биднийг бүр зүрх сэтгэлээрээ биднийг тий байнга бодож санаж бидний төлөө бүр сэтгэл нь уйлж байдаг. Тийм агуу эзний тухай болоод ярьж байгаа. Тэрээр энэ дэлхийд ирээд бидний төлөө амиа өгсөн учраас тэрээр тий биднийг худалдаж авсан гэж хэлж байгаа шүү дээ. Эзэн бурхан бол бидний айлгадаг бурхан биш. Би олон удаа хэлж байгаа. Бидний айж имээх ёстой бурхан биш. Тэр бидний байнга бидний одоо дэмжиж туслахыг хүсдэг тийм эцэг минь гэж бол хэлж байгаа байхгүй. Тэр бидний эцэг. Та бүхэн түүнд итгэснээрээ тий түүний хүлээн зөвшөөрснөөр Бурхны хөвгүүд болсон ажээ гэж бол хэлж байгаа. Христ рүү баптизм хүрсэн та нар бүгдээрээ Христ рүү Христийг өмссөн юм аа гэж бол хэлж байгаа. Есүс Христийг та нар хүлээж авснараа ариун сүнсний баптизм буюу ариун сүнсийг сүтгэлээрээ бол ингээд дүүргэснээрээ ариун сүнсэнд ингээд умбаснараа та нар усан баталгаа хийлгэснээрээ юу гэж хэлж байна? Та нар өөрсдөө биш болчлоо. Та нар Есүс Христээр ингээд нүмрүүлчлээ гэж бол хэлж байгаа байхгүй. Та нар Есүс Христийг өмссөн гэж бол хэлж байгаа. Та нар Есүс Христтэй адилхан болсон гэж бол хэлж байгаа. Би өөрийнхөө хүүг те харах болгондоо энэ ямар надтай адилхан юм бэ гэж дотор боддог. Заримдаа манай эхнэр харчаад энэ итгэлийн толгой яг чиний толгой гэдэг хэлээд байна. Тэгэхээр би надад муухай санагддаг. Би ярин багахдаг тийм. Миний толгой эвгүй гэж магадгүй гэхдээ л тийм миний хүүхд надтай адилхан гэж бодох тэр сайхан санагддаг. Заримдаа отгоодгоор хүүхдүүдийн гар хөлийг бариад ингэдэг энэ хиний гар хөлөөр хайсан байна. Энэ хиний хөлийг дурайсан байна гэж ингээл яриад байдаг. Тэгэнгүүтээс яваанда нөгөө яриа манууд бол нэг тийм жоохон багхан тэмцэл маягийн болцдог байхгүй. Тэ? Гүй энэ минийхтэй адилхан, гүй тэр гүй наач минийхтэй адилхан гэдэг ингээд маргалдаад байдаг байхгүй. Тэгээ эцэгчүүд хүүхдүүдээ өөртөө адилхан байхыг хүсэж байгаа. Өөрийнх нь шинж тэмдгийг аваад ингээд өрхлөөр хүүх эцэгчүүд маш их баяртай байдаг шүү дээ. Дуртай байдаг. Тэ? Тэгээ том болох дээр эцэгчүүд бас яадаг вэ?
сайн хүүгээ бол тэгдэг шүү дээ. Энэ миний зан чанарт байгаас юм аа гэдэг ингээд. За жоохон муу юм болохлаа чинь те аав идэхгүй надаа нөгөө л нэг аавыгаа эсвэл ээжигээ дураасан юм байлгүй гээд ингээд бас жоохон дүлгчих гээд байдаг те. За арай хүн болгон тэгдэг л байна. Гэхдээ ямар ч хэлсэн тэгээ заримдаа бид бүхэн бол те өөрсдийнхөө те жижиг хувилбарыг гаргацсан гэж бодоход айгүй сонир санагдаад байдаг. Тэ? Яагаад ч юм ингээд одоо сэтгэл дүүрээд айгүй сайхан санагддаг. Яагаад гэвэл эцэг гих болоо те хүүхдээ өөртөө адилхан байхыг хүсдэг. Адилхан байгаасаа гэж хүсдэг. Яагаад гэдэг юм бол энэ санаанд хүн ингээд гараад ирсэн тийм бодол санаа юм болов? Гинэт яагаад ч бид нар энэ хүүхд надтай адилхан байгаасаа гэж бодоод байгаа юм уу? Үгүй гэж хэлж байгаа. Тийм. Есүс Христэд бид нар итгэснээрээ түүнтэй дотносноороо түүнийг өмсдөг гэж хэлсэн. Эцэг эхчүүд тэ хүүхдүүдээ өөртөө адилхан байгаасаа өөрөөсөө илүү байгаасаа гэж хүсдэг байж магадгүй. Энэ бол дэлхийн хүмүүс. Харин Есүс Христ тэ өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн яг л үүнтэй адилхан өөртөө адилхан байгаасаа гэж хүсдэг. Тэрээ биднийг юуны дүр төрхөөр бүтээсэн гэж хэлсэн. Хиний дүр төрхөөр бүтээсэн гэж хэлсэн Библиэлд. Бурхан өөрийн дүр төрхийн дагуу биднийг бүтээсэн гэж хэлж байгаа. Нүү төрхөөрөө бид адилхан үгүй бид сайн мэдэхгүй. Гэхдээ ямар ч үсэн ёс зүй зан чанаараа бид бүхэн эзэнтэй адилхан байх ёстойгоор бүтээгдсэн юм аа. Зөвхөн эзэнтэй бид адилхан байснараа бид бүхэн хөгжиж дэвшиж түүнтэй адилхан болж улам илүүдэр гайхамшигтай хэлбэрлүү бол шилжиж байдаг. Эзэн биднийг өөртөө адилхан байхыг хүсдэг гэж хэлж байна. Цаашаа үргэлжлүүлээд юдэч гэж байхгүй, грекч гэж байхгүй, боолч гэж байхгүй, чөлөөт хүмч гэж байхгүй, эдч гэж байхгүй, эмч гэж байхгүй гэж хэлсэн. Учир нь та нар бол бүгд Христ Есүс дотор нэг болоо гэж хэлсэн. Хүмүүс бид нар гим нүгэлтэй учраас тийм өөрөөсдийнхөө хаанчлалыг байгуулах хүсэлтэй. Хүн болгон өөрөөсдийнхөө хаанчлалыг байгуулах хүсэлтэй. Хүн болгон тэр хаанчлалынхаа эзэн байхыг хүсэж байдаг. Тийм ч учраас энэ дэлхийд маш олон хаанчлалууд маш олон тийм бяцхан ванд улсууд бий болсон гэдэг. Нэгэн улс орон дотор бол маш олон бүлэг болж хуваагдсан хүмүүс байгаа юм. Тэр бүлгүүд нь өдөр тутамд хуваагдж идэг. Өдөр болгон тэнцээ хүч чадлыг тийм эзэмших гэсэн тийм орлогууд гарч идэг. Харамсалтай сүм дотор ч гэсэн ийм байдал харагддаг гэж хэлж байгаа. Хүн болгон өөрөөсөө тийм нэгэн бүлэгт хамаарахыг хичээж байгаа. За эсийн группийг одоо өдөрж явж байгаа хүмүүс би буруутгах байгаа юм биш. Эсийн групп гэдэг бол ямар ч асуудал биш. Тэрнээс өөр зүйл юм тухай би ярьж байгаа. Тэ? Өөр хоорондоо нэгдэж өгөхгүй, өөр хоорондоо тэ хуваагддаг ийм байдал тааны дотор байж болохгүй гэж бол Есүс хэлж байгаа. Юдэч гэж байхгүй, грекч гэж байхгүй, боолч гэж байхгүй, чөлөөтгөнч гэж байхгүй, элч гэж, эмч гэж байхгүй. Учир нь та нар бүгд Христ Есүс дотор нэг болоо гэж хэлсэн. Би Филиппинд сургууль сурж байхад яг энийг мэдэрч илсэн л дээ өөрийнхөө зүг сэтгэлээр. Яг тэгэхээр бол одоо сургуульд маань 45 улс орны оюутнууд сурж ирсэн намайг сурж явах үед. 45 улс орны оюутнууд. Тэгээд тэр 300-400 гаруй оюутнуудаас зөвхөн нэг тоото 13-нд багтахуц Филиппин нутгийн оюутнууд сурж ирсэн. Тэгээд ямар нэгэн үйл явдал болонгууд үйл ажиллагаа болонгууд гадаадуудыг аюу ингээд одоо эрхэмж авангуудаа тэр одоо нутгийн хүмүүсээс ингээд салгачдаг гэсэн. Тэгээд гадаад хүмүүс нь болохоор ингээд нэгдүгээр зэрэглэлийн хүмүүс дотоодын тэр хүмүүс нь болохоор 2-3 дахь зэрэглэлийн хүмүүс бол явчихдаг. Тэгээд зарим нэг үйл ажиллагаанд оролцоход тэднийг нэг жоохон тийм ингээд нэг тийм ингээд жоохон төвөгшөөсөн эсвэл нэг оролцуулахгүй маягаар ингээд түлхэхэд яагаад ч миний дотор ингээд уул бачимдаад хүрдэг байсан. Тэ? Бид нар яагаад тэ Есүс Христэд итгэдэг гэж хэлсэн мөртлөө тэ ийм байдал гаргаж болох юм бэ гэж боддог байсан. Тэгээ удаа тусам яванда тэ өөрсдөө тийм байдалд орцсон. Өөрсдөө тийм хагарлыг бий болгодог хүмүүс болцсон гэж байсан. Гэхдээ бол бид бүхэн ингэж хүмүүсийг ядгуулах, хин нэгэн хүнийг өөрөөсөө дорд гэж бодох маш хүсэлтэй. Маш бардам сэтгэлээр дүүрэн тийм хүмүүсээ гэдгийг мэдсэн учраас та надтай адилхан болж миний тэ өмнө намайг хүлээн зөвшөөрсөн хүн болгон адилхан юм а гэдэг зүйлийг л Есүс хэлж ирсэн. Тааны дотор ийм хуваагдал гэж байж болохгүй. Тэг хин илүү хин дараа энэ илүү нэгдүгээр зэрэглэлийнх энэ хоёрдугаар зэрэглэлийн гэсэн ийм хүмүүсийн асуудал байж болохгүй гэж хэлсэн. Бурхны одоо мэлгмийн өмнө хүн болгон яг л адилхан тооцогддог. 10-аад хүүхдүүдтэй эцэг эхчүүд өөрсдөө хүүхдүүдийн нэгэн чулуу илүүгээр хайлаад нөгөөдийн чулуу багаар хайлж гэсэн тийм бодол байдгүй л байна.
Хүний хувьд бол биднэрд бол дандаа асуудал гарч идэг. Бидний одоо байгаа нөхцөл чадал, хүч чадал маань тавьж байгаа анхаарал маань хангалттай биш үүдэг. Баг хүмүн гарахад те явж нэл хамгийн дөрөнд нөгөө баг хуугаа өгөөж ичдэг. Тэ? Юмд бол тэр баг хүүгээл сэрэнгүүтэд боддог те юу хийж ийн яаж ийн. Яагаад тэр илдүүтэй учраас. Тэгээд том хүүхэд маань жоохон эвгүй байдалд орно шүү дээ. Яагаад гэвэл чинь те өмнө тавьж исэн бүх анхаарал нь одоо жоохон солигдоод эхэлж байгаа. Энийг одоо надад хэлжсэн те. Нанд ирээд ээж та намайг баг хайрлаж байна гэж хэлсэн гэж. Тэгж гомдолсон гэж хэлж. Тэ? Яагаад тэгж гомдолж ийнө гэхээр бол яагаад тэгж гомдолж ийнө гэхээр мэдээж аргагүй те тэр хүүхэд өөртөө тавьж байгаа анхаарал нь те багасаад ирэхлээр нэг тийм мэдрэмж төрөж одоо тийм эвгүй сэтгэл төрж байгаа. Хүн бид нар тийм асуудал гаргадаг. Хүн бид нар заримдаа амжилт авсан хүүхдүүдээ миний хүүхдийн сайн хүүхд гэл ингээл яваад нөгөөдөө жоохон мартчихдаг. Миний нэг таньдаг хүн байсан тийм. Маш олон хүүхдтэй нэг хүүхд нь жоохон муу замаар яваад байгаа. Тэр хэлж байгаа юм тийм. Олон хүүхдүүдийн нэг юм муу юм байдин гэсэн. Тэрний юм шиг байна. Гэ цаанаас харилцаж байгаа байдал ч гэсэн жоохон тийм муу ханддаг тийм. Тэгэхээр бол олон хүүхдтэй нэг хэцүү юм шиг байна. Хоёр хүүхэдтэй те алинд нь яаж хоёуланд нь ажил хэмжээгээр хайр үзүүлэх үү гэдгийг ингээл одоо бодож яж байгаа над чиг хүн 5-6 хүүхэдтэй очиод одоо яана гэж бодогдож байгаа. Тэ. Хаашаа харж одоо бүгдэнд нь яаж одоо хайр ивэл үзүүлэх үү гэж бодож. Эзэн бурхны хувьд бол тийм асуудал байдгүй маа. Эзэн хэнийг ч алгалж хийж үздэггүй гэж бол хэлж байгаа. Эзэн бүх хүүхдүүдийг өөрийнхөө хүүхдүүдийг те адил хэмжээгээр авч үздэг гэж бол хэлсэн байдаг. Эзний өмнө бол хүн болгоо адилхан. Хэрэг та нар Христийнх юм бол та нар Авраамийн үр бөгөөд амлалтын дагуу өв залгамжлагчид юмон гэж бол хэлсэн. Эзэн юу гэсэн тэр бол Авраамыг өөрийн үндэстэн болгон сонгож авсан. Тэрээр Авраамд гайхамшигтай үеийг өгсөн гэж хэлж байгаа нь мөнхийн ам буюу Деважинд орох тийм боломжийг гэж хэлж байгаа. Тэр Деважинд бидэнтэй хамт амьдран бидэнд хэрэгцээтэй бүхнийг өгж хайр ивэлийг бол дутаахгүй гэж бол даамсан. Нэгтэрэ тий яг л ийм та нар Христийн хэл юм бол тий Есүсийг өөртөө өмсөж Есүстэй адилхан болж байгаа хүмүүс юм бол та нар нэг тийшээ зүгэлж байгаа. Нэг гадал руу очих. Бурхны өв залгамжлагчид юм аа гэж байсан. Тэгтэр бол бид бүхэн эзний өмнө бүгдээ адилхан харагддаг юм шүү. Цөмөр бүгд тий Бурхны хүүхдүүд гэж өөрсдөө бид бүхэн ойлгох хэрэгтэй.